өдрийн залуучуудах бичлэг 33 хүрч байна. Тэгээд манай пэйж одоо ярьж байгаа зүйлсээрээ дамжуулаад эзэн нэгэн цагт алдар нэрт хүрч магадгүй тэр хүртлээр мэдээж хичээх шаардлага зөндөө байна. Дээрэс нь одоо миний ярьж байгаа зүйлс өндрөө авах тийм цаг хугацаа гэж мэдээж байгаа. Яг бус сошиалуудтай адилхан, сошиал инфлюенсерүүд яагаад бичлэг хийдэгтэй адилхан. Бизнес маш алдар нэр төрхийг эсвэл түгэж байгаа суулгаа Монголд яар түгээх хүсэж байгаа учраас ийм бичлэг хийж байгаа. Гол нь ийм хэмжээнд хүрэхийн тулд мэдээж тогтоогдсон уур амьсгал цаг үе. Дээрэс нь хөдөлмөр, яг миний хувь хүний зүгээс хөдөлмөр өөрийгөө чадваржуулах байдал хэрэгтэй байгаа. Яагаад юм бэ гэхээр маш их сул үгтэй, за эсвэл ярьж чаддгүй, за нэг тийм бас тэ төгс хүн биш, маш их алдаа дутагдaltaй тийм хүн байгаад шүү дээ. Тэгэхээр тийм хүн ч гэсэн бичлэг хийж болд юм аа, оролдож байгаа, сурж болд юм аа гэдгийг хүмүүст нэгдүгээрт харуулахын тулд хоёрдугаарт болохоор өөрийнхөө зорьсон зорилгоо нэг өдрөөч сургалтуулахын тулд тэгээд дээрэс нь би чинь залуу хүн шүү дээ. Залуу хүн учраас суралцахын тулд хүн залуудаа суралцахгүй нас тэгээд дээр гарсны дараа суралцах улмал илүү хэцүү болно. Тэгэхээр залуу үедээ л хүн алдъя, залуу үедээ л хүн зовж үзье. Нойр хол бүх зүйлийг ялаад тэгээ ингээд шалтдаг дурдвал ингээд амьдрал зовлон зөндөөл байна. Тэр болгоныг нь зүгээр ялж гараад тэрүүрээ дамжуулаад олон зүйлсийг бүтээе гэсэн чиглэлийн дагуу иймэрхүү бичлэгийг хийдэг ах нэ. Тэгэхээр манай пэйжэс төгөж номон дээрээ тодорхойлуулаад скриптүүдэд бичдэг. Скриптүүдэд явуулахыг хичээж байгаа. Одоогийн нөгөө миний бичлэгүүд болохоор нэг тийм албан ёсны бүх бичсэн те ингээд бичээд тавьсан тийм скриптүүд байхгүй. Тэгэхээр яг тухайн мөчтөө real time одоо те яг тухайн мөчтөө ингээд бичлэгүүдийг хийх эрмэлздэг байгаа. За тэгэхээр явцсан эргүүлээд за номын 81 дугаар хуудас байна. 81 дугаар хуудсан дээр яг юу байна вэ гэхээр 81 дугаар хуудсан дээр хамгаалтын дасгал байна. Энерги хамгаалтын дасгал. Тэгэхээр энийг сурахын тулд хүн нэлээд хэдэн үе шатыг давах хэрэгтэй. Ер нь бол миний шавнар дотор 6 дугаар дасгалыг сурсан хүн их цөөхөн байдаг. 6 дугаар дасгал хүртэл яг мөн чанараар яг номтой адилхан сурч чадсан гэх юм уу? Номон дээр бол 6 дугаар дасгалыг сурсан хүн юу ч үл ажрах өвчин зовлон дийлдэшгүй тийм мундаг хүн бол бүтээгдэж байгаа шүү дээ. Яг тэр хэмжээнд нь суралцахын тулд та тодорхой хэмжээнд онж босох шаардлагатай, тодорхой хэмжээнд энергийн ийм чит кодуудыг, нууцуудыг за дээрэс нь хичээл зүтгэлийг гаргах шаардлага байгаа. Монголчууд харин азан туртай байдаг, амархан зүйл туртай байдаг. Тийм болохоор шууд л ингэ чэн шиг болчих юм шиг. За эсвэл ойрхон яг нүдэн харагдаж чир шууд л бас над шиг болох гэдэг. Гэтэ хэрэггүй. Яг одоо их юм бол одоо яг би энэ зүйлийг ярихын тулд надад бүр 8 жил хэрэгтэй байсан байхгүй юу? 8 жилийн турш би унж босож уйлж дуулж те маш олон зүйлийг цаг хугацааг алдаж маш олон зүйлийг золиосч хийж одоо энэ суугаад юм ярьж штэ. Тэгэхээр ийм айхтар зовлонгийн замаар явах шаардлагагүй. Харин тэр 8 жилийн туршид мэдж авсан тэр мэдлэг боловсролын яг юу байсан бэ гэдгийг мэдээд авчих юм бол та ингээд цаг хэмнэх боломжтой байхгүй юу? Дээрэс нь ер нь бол одоо юу хүмүүс ялангуяа 6 дахь дасгалыг сурах шаардлага байгаа. Яг гэх юм бол одоо болсон болоогүй энерги битүүд маш их тийм хөдөлгөөн явагдаж итлэхээр тэгэхээр өөрөөсөө гадна ийм сүнслэг битүүдэд дийлэхдэггүй тулд хорлогдохгүй тулд за эсвэл өхлийн шалтгаануудаас хавлахын тулд жишээлбэл унтж явахдаа зүрхэн зогсож явах гэдэг тийм шалтгаанаар нас орсон хүн миний эргэн тойронд бас баггүй сонсогддог. Тэгэхээр энэ зүйл яагаад болж байгаа юм бэ гэхээр хүн сүнсээ биетэй нуйж чадаагүй байна. Дээрэс нь өөрийн сүнслэг эрчмийг хамгаалтанд ингэж хамгаалж сураагүй байна. Бие махбодоо хамгаалах хэмжээнд нь ухамсарлуулж дадуус сураагүй учраас хүн тийм гинтийн үгэл ирэх боломжтой байдаг. Гинтийн үглээс нэгдүгээр толдуулах, хоёрдугаар болохоор тулааны урлагийн чадвар нэмэгдүүлж байгаа. Махан биеийн хувьд гэх юм шүү дээ. Махан биеийн хувьд тулааны маструуд яг ямар хэмжээний энерги түвшинд хүрдэг вэ гэдгийг нь энэ номон дээр жишээ олгож харуулсан. Жишээлбэл тэр чэний жишээлээр болохоор юу болдог вэ гэхээр чэн бол уртнаас асуудаг сүмийн тэгээд гадаадаас ирсэн хүмүүс ингээ юм заадаг гадны салбарыг хариуцсан нэлээд том багш. Тэр том багш болохоор тодорхой хэмжээний тулааны урлагийн өндөр чадвартай, бие махбодын болон энергийн өндөр чадварт суралцсан байдаг гэсэн үг. Тийм болохоор нэгдүгээр дасгалыг заах явцдаа эргэлзээр байгаад өөрийгөө энерги бит болгоод хөргөчдөг.
Тэгэхээр 6 дугаар дасгалын үед болохоор яад юм бэ гэхээр ямар нэгэн цохилт авахд өөрийн бие ингээд нэг юм сантиметр хэртэй зузаа нэмгэн юм юунд харагдахгүй юм тунгалаг бүрхүүлэр бүрэх чадварыг олцсон байдаг. Тэгэхээр энийг одоо яг та нарт бол яг энийг анх сонсоход юу ч ойлгохгүй үйлдэлгэрийн юм шиг санагдана. Галзуу зүйл шиг санагдана. За энийг ойлгож байна. Тэг яг эрэгтэйчүүдэд юм уу зориулж хэлэхэд яг энэ юутай төстэй юм бэ гэхээр хүнд ч гэсэн бас яг нэг тийм үүдэл мэдрэхгүй үе гэж байдаг шүү дээ. Эсвэл одоо ингээд сакс тоглож явах үед ч юм уу, за эсвэл нэг ямар нэгэн компьютерийн тоглоом ч юм уу, ном унших ч юм уу, ямар нэгэн зүйл рүү ингээд хит төвлөрсөн үед хүн ядрал цуцах гэдэг зүйл байхгүй болчдөг. Дээрээс нь өвдлөх мэдрэмж гэдэг зүйл байхгүй болчдөг. Дээрээс нь бид нар яг тэр дотны харилцааны үед ч юм уу, олон үед ингээд хүнд баймгүй тийм өндөр төвлөрөл рүү ордог байхгүй юу? Бясалгал хийж байгаа үедээ ч юм уу. Тэгэхээр тэр үеийн тэр төвлөрлийн энергийг энийг одоо багш нар юу зүйтэй зүрлдэг вэ гэхээр ийм цөмийн бөмбөгтэй зүрлдэг. Хүнд байгаа энэ дотоод хүчний их үүсвэр, за энэ бэлгийн эрчим гэдэг зүйл, за эсвэл энэ бодол, оюун ухаан, санаа гэдэг зүйл, сүнс гэдэг зүйл, энерги гэдэг зүйл бол маш их хүч чадалтай гэж үзнэ. Энэ их хүч чадлыг бид нэр ашиглаж чаддгүй. Хэрвээ ашиглаж чадах юм бол цөмийн бөмбөгч илүү их эрчим бидний дотор байгаа нуугдж байгаа гэж үзнэ. Энэ дотоод хүчийг олж нээгээд ямар нэгэн байдлаар дотроо ашиглаж чадах юм бол та өвчин зовлон жилтэхгүй үдэхгүй байх боломжтой. Дээрээс нь физик бит болон энергийн битэд ямар ч хорлогдохгүй байх боломжтой байхгүй юу? Жишээлбэл сүүл одоо лусын хорлол гэдэг зүйлээс олж нас бардаг гарсан залуу бас байна. Эсвэл насны дөрөвтөл тий. Насны дөрөвтөл гэдэг зүйлээс олж нас орж байна. Тэгэхээр насны дөрөвтөл гэдэг зүйл яг юу юм бэ гэхээр таны биед нөхөн түлчих гэдэг зүйл явагдахаа болоод өвчмөнд эсүүд чи ихсээд газрын татах хүчит хилдэ таны энерги ч гэсэн биеэс илүү гарахаа болоод бас сул дорой болоод эхлэхээр хүн хөгшрөлт явагдаж эхэлнэ. Хөгшин хүн гэдэг бол сүнс нь ол хөгшөрсөн гэсэн үг биш, харин бие махбод нь энэ сүнсээ барь тогтоох чадваргүй болоод нөхөн түлчих чадхаа болоод тэг ингээд унчгар сул дорой ийм байдал руу очихыг хөгшрөлт гэж хүмүүс нэрлэж байгаа. Гэсэн хэдиж хүний бие махбодыг энээс нь ингээ хэрвээ ангижруулж чадах юм бол зөв арга замаар баш богино хугацаанд ангижруулж чадах юм бол хүн дотоод хүч чадлаа, оюун ухааны хүч чадлаа бүр иргэшээх боломжтой байхгүй. Тэгэхээр яг шатаар алхаж байгаа гэж үзэх юм бол энэ 6 дугаар дасгалд хүрэхийн тулд та нар нэг 5 шат аслах хэрэгтэй. Эхлээд хүн энергийн бит гэдгээ бүр нэвтрхээ ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэр нь яг юм бүзүү бодоол зөв хүний энергийн бит гэж бодохдоо биш. Бүр дотроо энэ энергийн урсгалыг мэдрэх, дотоод хүч чадлаа ойлгох, тэ энэ хүний яг бурханлаг мөн чанарыг ойлгох шаардлага байгаа. За энийг бол хэрвээ багш гэж байх юм бол хэлбэрчлээ та нарт ойлгуулж чадна. Тэгэхээр бизнес багш хийж байгаа гэхдээ яг видеогоор зааж чадах зүйл хэмжээ хязгаартай учраас зүгээр номоо биш тэгээд ярьж байгаа зүйл сонслох гэж хэлж байгаа өөр юм хэлэхгүй байгаа. Тэгээд дараа нь бол тэр өөрийн биедээ төвлөрч сурах, за сүнсээрээ бодлороо маш их утга учиргүй ажил хийдэг бол тэрийгэ болох энерги хямдаж сурах хэрэгтэй байгаа. Дараа нь бодлын орон зайгаа бодиттой бодож сурах, эргэн тойрноо бодлороо бүтээж сурах, удирдах сурах, сүнслэг ертөнцийг төдийгүй материалын ертөнцийг удирдах сурах хэрэгтэй байгаа. Бид нар бол буддаа Есүс биш, муу сүнсийг зайлуулж чадахгүй. Гэтэ муу сүнсүүдээс нь зүгээр хол ээж болно. Та эрэг байх юм бол эрэг байдлыг өөртөө бүтээж чадах юм бол эрэг хүмүүсийг байлгана, эрэг хүмүүсийг өөртөө татна, дотроосоо бас эрэг байна. Хүн хүчнээ эрэг бай гэсэн ч гэсэн дотоод мөн чанараас уугдаж сэвдэгтэй учраас юу болт юм бэ гэхээр уур хилэн гэдэг зүйлээ үзий ядал ганцаардал гэдэг зүйлээ хадгалж байгаа нэг өдөр тесрээд идэг. Энэ бол ерөөсөө тайван байдал биш. Гэрэл биш, ухаарлал биш. Харин гүнээсээ өөрийгөө яг цэвэрлж чадаад муу мухаагаас салж чадах юм бол хүн яг тэрний дараа болохоор өвчмөд эсүүдээ цүүлгүүд амьд эсүүдээр дүүрэх боломжтой. За энэ бол 5 дугаар дасгал. Гэхдээ яагаад би та нарт заавал энэ энерги төлөвлөлт заавал хэлдэг юм бэ гэхээр хүн дасгалыг хэн сурч чадна яг үнэндээ. Энэ би нэг хүмүүсийг ерөөсөй ойлгодог байхгүй. Энэ дасгалыг яаж хийх юм бэ гэж бичээд байгаа хүмүүсийг ерөөсөй ойлгодоггүй. Нэгдүгээрт миний хөдөлмөрийг үнэлээд миний энэ түгэж байгаа номыг худалдаж ав. Тэрний дараа надад харилцаж болно. Хоёрдугаар зүгээр ингээд бичлэгээр интернетээр хайхад интернетээр дүүрэн 5-5 дасгал гэдэг дасгал байгаа. Хийж байгаа үйлдэл нь сонирн биш, тэр үйлдэлээрээ дамжуулж өөрийн оюун ухаан ухамсартай болон бие махбодтой ямар энерги, ямар зүйлийг хийж чадж байгаа вэ гэдэг нь хамгийн гол чухал зүйл нөхгүй юу? Дасгаланд нь ерөөс ид шийдэн байхгүй. Дасгал нь бол зүгээр л байдал дасгал. Харин дасгалаар дамжуулж өөрийнхөө биед ингэж бүтээж байгаа тэр мөн чанар ид шийдэн хамгийн чухал байна. Тэгэхээр ийм хэмжээнд суралцлаа. Надаас хэрвээ суралцъя гэж эсвэл бичлэг үз номоо унш. Бүр бодитоор уулзъя гэвэл би бодитоор барагтаа уулздгүй. Би уулзсан ч гэсэн ганцаарчлсан сургалт дээр ч юм уу тийм онцгой тийм бүтэц сургалтууд явагддаг. Гэтэ одоо ойрын хугацаанд бол надад тийм цаг зав гэж байхгүй байгаа. Тийм болохоор зүгээр л хүлээ. Яагад гэвэл би та нарт зориулж юм уу та нарын үр зээлтэй биш. Одоо ингээд надаас шаардлага тавьдаг хүмүүс ирэхэд харин
анх эхэлж байхдаа ч хэлдэг байсан те. Би энэ пэйжэд заяа 20 30 сая төгрөг зарлагдсан. За зарим хүмүүсээ зээл авчаад те тэр мөнгөөдс одоо зарим нь төлж чадаагүй л байна. Тэгээ гэх мэтчлэн олон ингээд мөнгө зарлагдсан, олон цаг хугацаа зарлагдсан, олон ингээд зүйлсийг ингээд зарлагдаж явж байгаа мөртлөө дахиж би хүмүүс цаг зарлагдах сонирхол үнтэй халга. Дээрээс нь би залуу хүн учраас өөрийн хүсч мөрөөдсөн зорж байгаа зүйлээ илүү хийгээд тэндээ цаг зав сонирхол байгаа. Хэрвээ надад ингээд надаас миний 8 жилийн туршлагыг худалдаж авах сонирхолтой бол худалдаж ав. Дээрээс нь миний завтай цаг үеүүд дээр тодорхой хэмжээний мэдлгүүдэд уулзаад ав. Бусдаар бол бичлэг үзээд авах хангалттай байх нэ. Яг үнгүй мэдгийг үнгүй түгэж чинь 10,000 төгрөгийн ном түгэж чинь. Тэгээ 10,000 төгрөг ганц хоолны мөнгө. Тэгээ ганц хоол идэх мөнгө шүү дээ. Тэгэхээр тийм мөнгөөр нэг ном худалдаж аваад тодорхой уншаад үзээрэй. Бүгд амжилтсаа.